Сайн бацхан өнөөдөр өнөөрөө генетикийн суур ойлголтуудыг үзэх хэрэгтэй байгаа. За генетикийг судалж байгаа хүн бүхэн одоо нэг хүнийг заавал мэдэх хэрэгтэй. Энэ хүн нь болохоор хинбэ гэхээр Грегор Йохан Мендел гэсэн хүн байгаа. Йохан Мендел. За энэ хүн маань болохоор генетикийн эцэг гэж нэриддэг. За тэгээд энэ хүн маань 1822 оны 7 сарын 20 төрсөн бөгөөд уул нь бол ингээд сурах их идэвхтэй тэгээд их сонирхолтой хүн байсан боловч эцэг одоо гэр бүлийн ядуу зүдэгээс болж тийм сурах зам руу орхиод сүм хийдэд лам болсон байгаа. За сүм хийдэд лам болчоод тэрэндээ нэг хүүхдүүдэд хичээл заадаг. За тэгээд тэр юм уншичдаг хүн байжгаад 1856 оноос эхлээд судалгаа хийж эхэлсэн. Энэ судалгааг нь одоо цаашаага энэ генетикийн одоо маш суур одоо онол болж гисэн гэсэн үг. За тэрийг судалгаа хийж эхлээд 1866 онд энэ судалгаа нийтлсэн байгаа юм. Гэсэн чинь тухайн үед одоо нэг тийм одоо хүмүүст хүрээгүй тэгээд итгэхгүй байгаа гэсэн. Тэгж явсаар байгаад энэ хүн маань 1884 онд өөд болсон. За ерөнхийдөө бол уг агуу хүний бас товч түүх намтал нь бол юм байгаа юм. За одоо өнөөдөр яг ямар судалгаа хийсэн бэ? Яаж хийсэн тухайг нь үзье. За энэ хүн маань буусцагт ургамал дээр судалгаа хийсэн байгаа. Буусцагт. Одоо тэр хавьдаа ургаж исэн тэр буусцагт ургамал яг латинээр нь болохоор Pisum sativum гэж нэрлэдэг. За энэ нь болохоор garden pea plant гэж нэрлэдэг. За энэ хүн яаж судалгаа хийсэн бэ гэхээр одоо энийг нь энтэй үржүүлчих юм бол яг ямар төрлийн цэцэг эсвэл ямар төрлийн ургамал гарах юм бэ гэдгийг нь судалсан байгаа. За тухайн үедээ бол хүмүүс яаж итгэдэг байсан бэ гэхээр жишээ нь улаан цэцэгтэй ургамлыг шат цэцэгтэй ургамалтай эвсэлдүүлэхэд энэ хоёрын дундаас улбан шар цэцэгтэй ургамал гарна гэж итгэдэг байсан юм байна. Грегор Мендел нь болохоор энэ судалгааны явцанд энэ нь буруу юм байна. Өөр хүчин зүйлсүүд байдаг юм байна. Тэрэн дээрээ илүү ингээд бүр статистик судалгаа хийгээд тэрнийг илүү тэрэн дээр тулгуурлаад онол гаргаад тэгээд тэрийг 1866 онд нийтлсэн хүн юм байна. За тэгвэл өнөөдөр одоо яаж судалгаа хийсэн тухайг үзье. За буусцагт ургамал маань ямар ургамал байдаг вэ гэхээр хос бэлэгтэй ургамал байдаг. Хос бэлэгтэй. За хос бэлэгтэй ургамал гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр шүү дээ. Энэ жоохон буруутчих шиг үлээ. За хос бэлэгтэй ургамал гэдэг нь яах вэ гэхээр үйл боловсрол оронтой тэгээд дохиостой ургамлыг хилдэг. Дохиостой. За жирийн үед буусцагт ургамал маань яадаг вэ гэхээр буусцаг ургамлын яадаг вэ гэхээр хос бэлэгтэй болохоор өөр өөртөө тоос өсдөж. Ерөнхийдөө бол их тохиолдол гэсэн үг шүү дээ. Мендел маань яах байсан бэ гэхээр яахыг хүссэн бэ гэхээр за энэ ургамлаас энэ ургамал нь тоос өсөж байгаа. Энэ хоёрын хооронд эвцэлдүүлж байгаа гэдгийг 100% бүр яг шийсний мэддэг байхын тулд ямар арга зохиосон бэ гэхээр одоо өөрөө өөртөө тоос хүсдэмээргүй байгаа тэр ургамлынхаа төхөрийг нь аваа ич. Тэгэх юм бол өөр өөртөө тоос өсдөж чадахгүй тийм үү? Тэнгүүд өөр нэг ургамлын одоо төхөрийг биерээр ингээд биерээр тоосыг нь аваад тэгээд тэр биерээ нөгөө ургамлынхаа өөр боловсрол орных нь амсал дээр ингээд догчдөг гэсэн. Тэнгүүд энэ хоёрын хооронд тоос өсдөл явагдаж байгаа. Ингэснээр хоёр буусц ургамлыг ингээд эвцэлдүүлээд байгаа байхгүй юу? За хэрэв Мендел маань ингэж хоёр ургамлын хооронд эвцэлдүүлэх хийхгүй өөрийг нь өөстөө нь эвцэлд оруулмаар байх юм бол тохиурын тайрахгүйгээр зүгээр ингээд орхичихно гэсэн үг. Тэнгүүд л өөр өөртөө ингээд тоос хүсчихнэ. Их хэлбэрхаа. За Мендел маань ингэснээр за туршилтын арга нь бол юм.
За. Тэнгүүт ингээ эвцэлдүүлж байгаа тийм үү? Эвцэлдүүлэл гарч ирэнгүүт тэр үр нь гарч ирнэ шүү дээ. Үрийг нь тариад тэгээд ямар бодгол гарч ирж байгаа юм бэ гэдгийг нь хараад тэгээд тэрэн дээр ингээ дүн шинжилгээ хийсэн гэсэн үг. За. Тэнгүүт яасан бэ гэхээр Мендел маань цагаан цэцэгтэй ургамал болон ягаан цэцэгтэй ургамалтай байгаа байхгүй юу? Тэнд ингээд тийм хоёр төрлийн ургамал байсан. Тэнгүүд яасан бэ гэсэн чинь энэ хоёрыг одоо ингээд яг саний аргаараа эвцэлдүүлээд үрийг нь тариад гарч исэн бодгалыг насан чинь энэ нь цагаан эсвэл ягаан гараадсэн. Уул нь тухайн үеийн үзлээрээ байх юм бол ягаан цагаан хоёрыг эвцэлдүүлэх юм бол дундаас нь арай цайвар ягаан гарах хэрэгтэй. Уул нь тухайн үеийн үзлээрээ тийг бодох юм бол тийм очистой байх хэрэгтэй байхгүй юу? Тэгсэн чинь цагаан эсвэл ягаан л гараадсэн. Тэнгүү тэндээс юу гэж бодсон бэ гэхээр за бидний боддог үзэл маань ерөнхийдөө буруу юм байна гэд цаашаа илүү судалгаагаа хийж эхэлсэн байна. За энэ дээр ямар судалгаанууд хийсэн бэ гэхээр ягаан цэцгийг өөрөөсөө нэвцэлдүүлсэн байна. Өөрөөсөө. Тэгсэн чинь эндээс ягаан цагаан гэдэг хоёр цэцэг гараадсэн. Өөрөөр хоёр төрлийн цэцэг гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бүр энэ одоо бодсон зүйлдээ бүр итгэж эхэлсэн. Уул нь ягааныг ягаантай гэхээр батны ягаан болно гарах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь тэр тухайн үеийн үзлийг ингээд няцааж чадчихсан гэсэн үг. За. Тэгээд ингээд эвцэлдүүлээд цагаан гарч байгаа юм. За тэгмүүд энэ ягаанаа дахиад өөрөөсөө эвцэлдүүлээд явуулсан чинь нэг юуг ажиглагдсан бэ гэхээр ягаанаас цагаан гарахгүй болтол нь эвцэлдүүлсэн байгаа. Цагаан гарахгүй болтол нь эвцэлдүүлсэн байгаа байхгүй юу? Тэгмүүд энэ цагаан гарахгүй байгаа тэр бодгалаа юу гэж нэрлсэн бэ? Цэвэр удмын ургамал гэж нэрлсэн байгаа. Цэвэр удмын. За цэвэр удмын гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ одоо энэний шинж тэмдэг өөрөөсөө үржүүлэл байх юм бол дахиад өөр шинж гарч ирэхгүй. Буюу цэвэр удмын. Цагаанаа яг адилхан ийм байдлаар үржүүлсээр угаад цэвэр удмын цагаан цэцэг гараад ирсэн. Цэвэр удмын. За тэгвэл энэ цэвэр удмын ягаан цэцэгтэй, цэвэр удмын цагаан цэцэгтэй. Тэнгүүд энэ хоёроо мангаар хооронд нь үржүүлж үзсэн байгаа байхгүй юу? Энэ хоёроо цэвэр удмын ягаан цэцэг, цэвэр удмын цагаан цэцэг. Тэгсэн чинь их сонирхолтой зүйл болсон. Энэ нь зөвхөн ягаан цэцэг болсон. Нэг ч цагаан цэцэг гараагүй гэсэн үг. Зөвхөн ягаан цэцэг болсон. За тэнгүүд эндээс Мендел маань ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр энэ ягаан шинж тэмдэг нь цагаанаа байхгүй болгочдөг юм байна. Бүр ингээд дээлхэд дарамтлагддаг юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгээд эндээс тэр ягаан шинж тэмдгийг нь юу гэж нэрлсэн бэ гэхээр доминант гэж нэрлсэн байна. Нэг цагаанаа галгуулчихдаг. Тэгсэн чинь энэ нөгөө гарч исэн ягаанаа өөрөөсөө нэвцэлдүүлсэн чинь ягаан болон цагаан цэцэг гараад ирсэн. Ягаан болон цагаан. Эндээс бас юуг ухаасан бэхээр ягаан нь бүр цагаанаа бүр алга болгочдөг юм байна. Бүр ингээд 100% алга болгочдөг юм байна. Цагаан зүгээр нуугдчихдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр энэ тэр цагаан шинж тэмдгийг нуугдмал буюу SCC гэж нэрлсэн. SCC гэж нэрлсэн. За ингэхээр доминант шинж чанар, SCC шинж чанар гэсэн ойлголттой болчихж байгаа байхгүй юу? За. Тэнгүүтээ эндээс яасан бэ гэхээр Менделийн хууль гарч ирсэн. Ямар хууль вэ гэхээр Мендел маань бодож байгаад за энэ тэгвэл ягаан одоо эндээс яасан бэ гэхээр энэ цагаан шинж тэмдэг нуугдаад байгаа юм байна. Тэгвэл энэ шинж тэмдгийг хоёр юм ингээд илэрхийлдэг байж магадгүй гэж бодсон байна. Хоёр өөр юм нийлээд нэг шинж тэмдгийг илэрхийлдэг байж магадгүй гэж бодсон байна. Тэнгүүтээ энэ тэр нэг юма тухайн үед фактор гэж нэрлсэн байна. Фактор. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь цэвэр удмын ягаан цэцэг маань ягаан гэсэн хоёр фактортай. Ингээд энэ хоёр нь нийлээд ягаан шинж тэмдгийг эвцэлдүүлдэг. Цагаан маань болохоор цагаан гэсэн хоёр фактортай. Тэгээ энэ цагааныг
Тэгсэн чинь энэ хоёрыг уралд гинэ эвцэлд оруулсан чинь эндээс ягаан гараад эндээс цагаан очоод ягаан цагаан гэсэн чинь ягаан болон цагаан гэдэг факт нь ингээд ягаан нь цагаанаа дэрлэхэд энэ нь ягаан гэдэг одоо шинж тэмдгийг гаргаж үж магадгүй гээд ийм онлоо баталсан байгаа байхгүй юу? Одоо гаргаж ирсэн. Тэгсэн чинь ягаанаа өөртөө нэвцэлдүүлсэн чинь ягаан эсвэл ягаан цагаан эсвэл цагаан гэж болох юм байна. Эндээс л нөгөө нуугдсан байсан цагаан чинь гарч ирээд байгаа юм байна шүү дээ. Гэд ийм гаргасан. Тэнгүүд энийг нь бид нар одоо юу гэж нэддэг вэ гэхээр Mendeling law of segregation гэж нэрлэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр хоёр факттай тийм үү? Тэнгүүд үр удмын гэсэн хоёр байхын тулд эндээс ягаанаас одоо эндээс нэг эцэг гэхээс нэг нөгөө эцэг гэхээс нэг гэж байна. Өөрөөр хэлбэл энэ үйл явцын донд шинж тэмдэг нь салаад байгаа. Болохоор энийг law of segregation гэж нэрлсэн байна. За Mendel дээр одоо энэ дээр илүү туршилт хийгээд яасан бэ гэсэн чинь энэ дундын зүйлийг маань өөрөөсөө нэвцэлдүүлсэн чинь гарах ягаан цэцэг болон цагаан цэцэг маань 3-1 хэсэгтэйгээр гарч ирдэг юм байна гэдгийг тогтоосон. Ойролцоогоор 3-1 хэсэгтэй. Маш олон лидчүүлэлт яваад, маш олон үр будмын дараа яваад байсан чинь ингэж үр дүнд хүрсэн байгаа. 3-1 гэдэг. За энийгээ тэгвэл энэ нөгөө фактлаараа батлах гэж үзсэн байгаа. За яаж батлсан бэ гэхээр ийм байгаа. За бидэст анх ягаан гэдэг юм байсан тийм үү? Цагаан. Батлах гэж үзсэн. За тэнгүүд энэ бидний одоо тэр факт гэж нэрлэдэг байгаа юм нь өнөөгийн ойлголтоор юу гэхээр аллел юм байна. Аллел. Өнөөгийн ойлголтоор аллел. Тэнгүүд бид нар одоо энэ том пиг нь ягаан өнгө гаргадаг аллел. Жижиг пиг нь ягаан цагаан өнгө гаргадаг аллел гэж нэрлэсэн. Ягаад том жижиг вэ гэхээр томыг нь бид нөгөө доминант том үсэг байх юм бол доминант, жижиг үсэг юм бол recessive. За recessive. Одоо бол ингэж нэрлэдэг болсон байгаа байхгүй юу? Хэрв хоёр адилхан юм байх юм бол энийг бид common zygote бий. Хоёр адилхан аллелтэй бий бодгол байх юм бол энийг common zygote genotypeтэй бодгол гэж нэрлэнэ гэсэн үг. Хоёр өөр байх юм бол энийг heterozygote. Хоёр адилхан жижиг байх юм бол энийг бас common zygote гэж нэрлэнэ. Тэнгүүд энэ том болон жижиг чинь хоёулаа адилхан нэртэй байгаа шүү дээ. Тэнгүүд томыг нь common zygote dominant, жижигийн common zygote recessive гэж нэрлсэн юм байна. За одоо бид энэ шинж одоо тэр факторууд буюу аллелта нэрүүдтэй болчлоо. За тэнгүүд яасан бэ гэсэн чинь ийм юм болсон байгаа юм. Одоо